За авилгатай тэмцэх асуудлын хүрээнд бол авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, за авилгын эсрэг конвенцийнхаа хүрээнд энэ мөрдөн шалгаа байгууллагатай хамтарч ажилласан энэ үр дүнгээрээ ч гэсэн одоо 2019 онд шалгаж ирсэн хэрэг түүний шийдвэрлэлд 24 оны жилийн эцэстээ харьцуулахад бол одоо нэлээд одоо үзүүлэлтүүд гарч ирдэг. Тухайлбал 2019 онд бид 970 хэрэгт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол 24 онд 1742 хэрэг шалгуулсан байна. Энэ нь бол одоо 5 жилийн өмнөхөөс бол 80% өссөн гэмтэргийн хувьд. За шийдвэрлэлтийн хувьд бид 2019 онд 89 хэргийг л авилгын гэмтэргийг шүүх шилжүүлжсэн. 19 онд 24 онд 306 болж 2.4 дахин юм өссөн үзүүлэлттэй байдаг. За прокуророос мөрдөн шалгаа байгууллагаас одоо саналтын ирүүлсэн хэргийг хянаад шүүх шилжүүлэх эсвэл бол за гүйцэж хариулъя. 3 дугаар микрофон. Авилгын хэргийг прокурор хянаад хууль заасан үндслүүдээр шийдвэр гаргадаг. Энд шүүх шилжүүлэх, хэрэгсгүй болох, нэмэлт ажиллагаа хийх. Тэгэхээр 2019 онд бид 29 хэргийг авилгын гэмтэргээр зүүлчилсэн хэргийг 29 хэргийг хэрэгсгүй болгож ирсэн юм байна. Тухайн үед энэ үндслэл хууль заасан үндслэмийн дагуу хийгдчихсэн байх. Хэрэг нэг үр дээрээ л энэ хэргийн үндслэх өөр байдаг. За ингээд бид 24 онд бол нэг 7 хэргийг хэрэгсгүй болгож ирсэн.